Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сунгаа Төв аймагт үргэлжилж байна. Гишүүд төлөөлөгчид нам дотроо хавчигдаж ирэх тэгш байдал зөрчигддөг асуудлыг шийдэж чадах ерөнхийлөгчийг хүслээ. Залуучуудын оролцоог нэмж хөгжлийг бодиттой үр дүнд хүргэж ажиллах удирдагч хэрэгтэйг залуус уриалж байна. Сонгуулийн үед тодорч жирийн өдрүүдэд мартагддаг тогтолцоог халах ёстойг Төв аймгийн 27 сумаас ирсэн төлөөлөгчид хэлж байсан юм а. Өнөөдөр сонгогдох нь чухал биш ээ. Та хоёр нэг юмны хоёр тал шүү. Тийм учраас та хоёртоо маш их амжилт хүсээд бид бүхний итгэлийг даагаад нэгээ нөхөж ажиллаарай гэд ажлын өндөр амжилт хүсье да. Өнөөдөр би коммунист намын гишүүн биш. Нэгийг дэмжээрэй, тэрийг дэмжээрэй гэдэг хайрцагсан бодлого өнөөдөр явж ирж байна. Энэний эсрэг бас манай хоёр нэр дэвшигч байгаасаа хэрвээ сонгогдоо гарч ирвэл зогсоосоо гэж бас хүсэж байна, уриалж байна. Энэ тал дээр та бүхэн анхаарч ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээд залуучууд бол орон нутагт ялсан залуучууд нь бол мандж байна, ялагдснууд нь хавжигдж байна, эрхэн зөрчигдж байна. Энэ дээр анхаарал хандуулаарай. Худлаа бити хашгичдаг байгаарай. Үнэн байгаарай та бүхэн. Ямар нэгэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол өнөөдөр манай Аргалан сумын нэг намын залуу гишүүн оролцох тэр боломж байгаа мó? Мэдээллийн тэгш боломж байгаа мó? Мэдээллийн тэгш боломж одоо оролцооны бас тэгш боломж тэр хүмүүст олгогдож байгаа мó гэдэг л асуудал байгаа. Тийм ч учраас өнөөдөр Ардсан залуучдын холбоо бол яг амьд харилцааг чухалчилсан, гишүүдтэй төвлөрсөн, гишүүдтэй ойртсон, гишүүдийнхээ санаа бодлыг сонсож бодлогодоо тусаж чаддаг, гишүүдийнхээ асуудлыг нь шийдэхэд оролцож чаддаг тийм байгууллага болно гэж байна. Одоогийн байдлаар бол бид 10 хэдэн аймагт явхад нэг 2-3 аймаг дээр бол тийм зүйл ажиглагдсан. Тэрэн дөгөөрөө, энэн дөгөөрөө гэсэн юм. Гэхдээ тэр нь болох юм бол энэ хоёр нэр дэвшигчийн зохион байгуулалт гэхээс илүүтэйгээр нөгөө хөдөөгөөрөө хүмүүс ингээд явсаар бол хайрцаглаа сурцсан юм байна л да. Тэгээд нөгөө хайрцаглаа сурцсан учраас нөгөө тэр мэхээ хийчих гээд тэгвэл бид хоёрын зүгээс бол яраагц байхгүй. Нэг аймаг дээр бол жишээлбэл болроогоос очиж мөнгө нэхэд яг хажуутлаа надаас мөнгө нэхэд бид хоёр хоёулаа ярьж байгаад тийм байхгүй гэдгийгсэн чинь нөгөөдөө чи гайхаж яваад өгцөн. Хаашаа өгсөн бөө мэд. Гэхдээ үнэхээр тийм соёл руу, тийм буруу зүйл рүү бид нар шууд одоо юу гэж хэлж байгаа. Тийм байхгүй гэж хэлж байгаа. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сунгаанаас гадна аймаг дүүргийн тэргүүнийг сонгох сонгуулийг давхар явуулж байгаа. Энэ дагуу Төв аймгийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Соёл Эрдэнийн Амгалан Баатрийг бүх гишүүд ихээ төлөөллийн саналаар сонголоо. За бүх шатны сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч чиглэсэн цагаан сурчлагын календарьчсан бодлоготой байхаа гэж. За энэ бол багийн төвшөнтөр, сумын төвшөнтөр, аймгийн төвшөнтөр, за их хурлч төр одоо дэвших сонирхолтой байгаа журмын нөхдөд болвол одоо түрүүний хоёр нэр дэвшигчийн ярин дээр гарч исэн шиг 2020 онд биш. За өнөөдрөөс эсвэл маргаашнаас эхэлж сурчлагын ажлыг арилсан залуучуудын холбоо бол хийе гэсэн ийм мөр хөтөлбөрийг төвшүүлсэн. Ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бүх гишүүд ихээ төлөөллийн зарчмаар ерөнхийлөгчөө сонгох сунгаа өнөөдрийн байдлаар 13 аймаг 7 дүүрэгт чуулга уулзалтаа хийгээд байна. Нэр дэвшигчдийн хувьд нэгнийхээ эсрэг хар PR сөрөг хандлагыг гаргаагүй, харин хамтдаа намынхаа шинжлэлийн төлөө шударгаар өрсөлдөж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм а.